Ханиад томгийн дэлгэнт өрцөн үед Кагуцэл бидэнд туслахаар ирлээ. Өвчин их болон хожуу аль ч үед эмчилгээний үр дүнтэй. Насан туршид болон 3 стэйшнээс бүх хүүхдэд хэрэглэнэ. Кагуцэл. Дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж, бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр пэй төгрөг боллоо. Unitel. Дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж, бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр пэй төгрөг боллоо. Unitel. За орсон уу? За. Үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. 2018 оны 11-р сарын 12-ны өдрийн даваа гараг. Улсын нийслэл Улаанбаатар хотод оройн 18 цаг тэг 2 минут. За даваа гарагийн Монгол коммент нэвтрүүлэг ТV студийн 1-р сувг радио FM 103.6 дэлгүүрээр үзэгч танд 1-р студид шууд хүрэхэд бэлэн байна. TVS Mongolia пэйж дэлхийн өнцөг болморт лайв хэлбэрт бас Монгол комментиг түгээн дэлгэрүүлж байгаа гэдгийг тодтогч уламжлая. За өнөөдөр яригдах асуудлууд их ариун байна. Онц сонирхолтой явдалтай нэг шинэ 7 хоног эхэлж байна. Олон асуудал яригдж байна. За олонний анхаарлын төвд бол Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал яхарахгүй ороод ирлээ. За энэ асуудлын эргэн тойронд бас сэтгүүлчид цаг тухайд нь бас шуурхай мэдээ сурвалжлагуудыг бэлтгэж нийтэд хүргэсээр байна. За дөнгөж түрүүхэн 2 цагийн хугацаатаа завсралсан энэ хурал эргээд 18 цагаас буюу яг одоо 2 минутын өмнө эргээд хуралдаад эхэлж байгаа гэсэн ийм мэдээлэл байна. Өнөөдрийн гол асуудлууд үндсэндээ зөнгөлж ярих сэдэв бол энэ сэдэв боллоо. Яхахгүй үндсэндээ олон нийтийн ард иргэдийн хүлээлтд байсан энэ хүлээс тасарч явах шиг байна. Нэг намын удирдах зөвлөл гэхээсээ илүү нийт монголчуудын хувь заяаны сонголт энэ өнөөдөр яригдж байгаа хурал энэ эргэн тойронд болж байгаа процедур үйл явдлаас шалтгааллах ийм магадгүй одоо бүр хувь заяаны эргэлтж байж болохоор ийм нөхцөл байдал үүслэе гэдгийг бас улс төрийн хүрээнийхэн судалж дүгнээд ярьж байна. За олон асуудлын хажуугаар мэдээж хэрэг нөгөө нийгэмд өндрөө авч яригдж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл санхүүжилттэй холбоотой асуудлуудыг ерөн сурвалжлах чиглэлээр бичнийтлж байгаа сэтгүүлчид араас нь явж ухаж илрүүлсээр байна. Их хурлын дараагийн жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн зээлтэй холбогдсон нэр бүхий шинэ гишүүн тодорж байна. За энийг бол бас өнөөдрийн Монгол коммент нийтэд танилцуулна. За ард иргэдээс сэлмээ нэхүүлээд сүхвээ нэхүүлээд байсан хүн сугалчих шиг л боллоо. Хэр зэрэг үр дүнтэй завчилтыг хийхийг мэдэхгүй. Ямар ч байсан бас нийгэмд энэ бий болчиход байгаа шудраг бус байдал үүнтэй тэмцэх чиглэлээр бас энэ төр засаг за ялангуяа эрх баригч намын дарга Монгол Улсын ерөнхий сайдын хувьд бол хангалтгүй ажиллаж байна гэсэн энэ дүн шинжилгээ бол олон нийтийн зүгээс их хэрэгжтэй явсан. Гэхдээ бодсон юм байна, тооцсон юм байна. Тун удахгүй гэсэн энэ үгэндээ эзэн болж үндсэндээ 1-7 хоногийн хугацаа өнгөрсөнгүй шүү дээ. Тэгээ 1-7 хоногийн хугацаа өнгөрөөгүй энэ үед бол өнөөдөр нөхцөл байдлыг нэлээд өндөр түвшинд ярьж юм да. За олон асуудал оршил байхгүй. Урайгаа хэлээд нэвтрүүлгээ эхэлж байна. За Монгол комментэд нэг цэцгээ. За онц сонирхолтой 7 хоног эхэлсэндээ Монгол Ардын намын удирдах зөвлөлд яг одоо төрийн ордонд хуралдаж байгаа мэдээлэл төр засгийн мэн дээр тавилаа. За бүлгийн дарга хаян хэрвээ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. За мэдээлэл хийсний дараагаар бол энэ бүлгийн урлаас шийдвэрүүд гарч байгаа. За хилцэх асуудлууд бас нэмэгдэж байгаа гэсэн мэдээллүүд араараас яваад эхэллээ. За бүлгийн дарга хаян хэрвээ бол үндсэндээ намын дарга руугаа атак хийсэн ийм мэдээллийг төрийн ордонд хийсэн. За ийм юм байна. Ингэсэн удаа дараа ингэ сануулж байхад инглээ их хурлыг огцруулан тараана гэдэг зүйлийг ерөнхий сайд ярьдгүй. Их хурл бол зөвхөн их хурлын гишүүдийнхаа саналаар 3-1-ийн одоо хүсэлт өргөдлөөр ингэж огцрох үндэслэл байдаг. Бараг хуулиа мэдэхгүй байна гэдэг ийм асуудлыг ярьсан. Нөгөө талдаа хаян хэрвээ гэдэг хүн ерөнхий сайд болох санаарахтаа их цагаан илэрхийлчлээ гэдэг ийм байр суурь явж ирсэн. Гэтэл дараагийн одоо бүр албан ёсоор дараагийн хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр нь яригдж байгаа хүний нэр бас тодорхойд явчлаа. Юу хэлэх гээд байна гэхээр зэрэг үндсэндээ өнөөдөр өрнөж байгаа процедур улс төрийн одоо нэг хүчин Монгол Ардын нам гэж төрийн эрх баригч намын асуудал биш нийт монголчуудын асуудал боллоо. Юу ялах юм? Шударгаас ялах юм уу? Иргэд өнөөдөр бол яг үнийг хэлэхэд хүүхдийн 20,000 төгрөгийн асуудлыг яриха байсан. Цалин тэтгэврийг нэмэгдүүлээч гэдэг шаардлага бүр өдөр шөнөгүй бүжиг төрлөө Монгол комментэр уламжилдаг байсныг огс. Яалт байхгүй нийгэм шудраг хэсэг нэгж шээ. Энэ 60 тэрбумын хэрэг яаж хийдэгдэв? Энэнд оролцсон хүн хэн болоо явч. Энэний толгоодогч нар нь одоо хаана вэ? Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг зүү зөксөсгүй ашигласан хэрэгэлсэн улсууд ямар хариуцлага хүлээв гэдэг олон асуудал яригдчихлаа. Дүнгэж түрүүн Монгол Ардын намын удирдах зөвлөл, Монгол Ардын намын дарга 3 хүнийг ажиллаа өгөх шаардлагыг тавьсан гэж байна. Албан ёсоор мэдээлэл ирсэн Монгол улсын их хурлын дарга инх болд
Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрва нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд нарыг хариуцлага хүлээж үүрэгт ажилласаа чөлөөлөгдөө гэдэг ийм зүйлийг намын дарга нь хэлсэн. Үндслүүдийг нь гаргаж ирээд тайлбарлаа таниулсан юмсан. Та нөхөд болвол өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хийсэн энэ алдаа дутагдлаа зас залруулж чаддгүй маяг хариуцлага хүлээх ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлж байна. Ялангуяа өөрсдөө чинь сонгосон тойргийн гишүүд дэмжигчид чинь хүртэл та нараас хоош хардсныг бүх хэлбэрийн бүх төрлийн судалгаанууд гэрчилж байна. Нийгэмд хамгийн муу нэгэд явж байгаа улс төрчд бол та нарт боллоо. Монгол Ардын нам шудраг хэсгийг тогтооё гэж байгаа бол их хурлын даргаас эхлэх ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн. Бүх хүн дээр нь тухайцсан мэдээллүүдийг хийсэн. Улсын хурлын дарга инх бол та ажиллаа өгөө. Ерөнхий сайд ингэж хэлсэн байсан. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дөрвийн дагуу хэлцэнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлж 60 тэрбум төгрөгөөр арилжаалсан асуудалтай ажиллаа өгөөд хуулийн өмнө та Монгол хүний ёсоор л оч гэсэн. Хуулийн өмнө Монгол хүний ёсоор оч. Их хурлын даргыг Монгол төрийн албан тушаалыг анх удаа хэлцээгээ арилжаалсан үйлдэлтэй хариуцлага хүлээ. Хуулийн өмнө Монгол хүний ёсоор очоо ажиллаа гэж байгаа. Бүлгийн дарга Хаян Хэрва зориулсан бас хатуу гүгнэ. Бүлгийн ив нэгдлийг хангаж ажиллаж чадсангүй та энэ өнгөрсөн хугацаанд. Монгол төрийн нэр хүнд үнэлэмж чадах бол асар их муудлаа унлаа. Олон нөхцөл байдалтай дүгнэлт хий. Гишүүдийн ёс зүйн асуудал төр хүртэл ярих хэлэх зүйлсүүд их олон байна. Ард иргэд Монгол Ардын намын бүлгээс хариуцлага нэгж байна. Хотын дарга дээр ч гэсэн ингээ бүр хүн болгон дээр нь тайлбарлсан юу гэсэн. Одоо энэ тодорхойлтуудыг бичээ ирүүлээд байгаа. Улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн дарга Хаян Хэрва та ажиллаа өг. Улсын хурлдах Монгол Ардын намын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбогдно. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сантай холбоотой хариуцлагын асуудлыг улсын хурлын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүй алдаа гаргасан. Бүлгийн хуралдааны дэг гишүүдийн эв нэгдэл суларсан. Улаанбаатар хотын дарга Батболд та ажиллаа өг. Хүн амын 50% амьдардаг нийслэлийнхэн сүүлийн 2 жилд амнаас эрүүл мэндээр хохирж байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гим зэмгүй хүүхдүүд амиа алдаж байна. Эрүүл мэндээр хохирч байна. Хотын утааг бууруулах талаар та 2 жил дөрвтэй алхам хийсэнгүй. За ийм тайлбар мэдээл үндслүүдийг гаргаж ирж тавьчихна. За их тайм бол ихэлсэн. Хотын дарга, бүлгийн дарга, хурлын дарга гурвыг ажиллаа өгөө гэдгийг намын дарга хэлсэн. За мэдээж эн чинь зүгээр өгчихгүй шүү дээ. Одоо болт нөгөө 3 нүрээсээр бүр эргээд сурсан ба заач хий. Тодорхой. За та тэгвэл одоо намын нарийн бичгийн даргаас ахил. Хариуцлага хүлээх байтал сул үлдчихэж байгаа 2 сайдтайгаа асуудлаа ир. Тэгэл ингэж эхэл. Эцсийн үр дүн иргэд олон нийтэд аль хувилбар нь ашигтай юм бэ гэдэг ийм л зүйл дээр л үлдчихэж байна. Одоо энэ чи амар зүйлсүүд болох. нэг ньюс дээр гарсан мэдээлэл. Хотын дарга Батболдыг огцруулах асуудлыг дэмжлээ гэдэг нэг юм ороод ирсэн байна л да. Энэ 16 цаг 35 минутанд. За ингээд 4 цаг хуралдаа сая завсарласан. Өмнө шүү дээ. Тийм, өмнө. За ингээд гарын үсэг зурсан байна Батболдыг огцруулах. Баталгаатай мэдээлэл болов. За ньюс сегмээс их сурулж авч байгаа юм. За ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөлтөөр хэлцэж 9 шийдвэрлэх юм байна. За хурлын үеэр Батболд ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж ажиллаа өгөхөд бэлэн байгаагаа мэдгдсэн ингээд. За удирдах зүйлийн хурал орой 18 цагт үргэлжлэнэ гэдэг. Одоо үргэлжлээ явж байна л да. За удирдах зүйлд нь хэн байд юм бэ гэдгийг үзэгчтэй бас нэг дуулах чий тийм. За энд намын дарга хөрс өг. За их хурлын дарга инх болд. За намын ерөнхий нарийн бичгийн дарга амар өсөлөн, их хурлын дэд дарга инх хамгаалан. За улсын хурлын гишүүн Хаян Хэрва, Содоотор, Саран чимэг, инх төвсөн, Зандан шатар, цогцлмаа, Эрдэнэт, Батболд, Аюур сайхан, Солтан, Бямб цогт, Оюун Эрдэнэ, Жээнх 2. За тогтох зүрэн, Мөнхбат, Гарамжав, Оюун чимэг, Мөнх цэцэг, Саран гэрэл, Сод үлэг, Ганбаатар, Оюун орл, Улаан, Нямдорж, Суу Батболд, Батинх. За Батинх гэдэг нь нийгмийн Монголын оюутны холбоо юу? Оюутны холбоо тийм ээ. За ийм хүмүүс байд юм байна уу? Өдөртөх зүйлд. Их хурлын эмгтэй гишүүд бол баг бүгд багтдаг юм шүү дээ, тий? Баг тийм багтдаг юм. Ер нь олон эмгтэй гишүүд. За энэ хүмүүс л үндсэндээ яг одоо бол яг шудраг үнэглэхэд Монголын хувьд зэйг шийдэж байна л. Өнөөдрийн хувьд одоо нийгэмд үүссэн нөхцөл байдал дээр цэг хатгах эцсийн боломж л өнөөдрийн энэ хурлал харагдаж штэ. Арга байхгүй олуулаа засгалж байна. 65 суудлыг олон нийт итгэж сонгоод дэмжиж сонгоод санал огцсон. Тэр итгэл найдварыг бол үнэндээ л дааж авч чадсангүй шүү дээ. Би хэллээ шүү дээ түрүү.
Иргэд бол одоо пүүжигт ирлүү хүүхдийн 20 мянга хизээ буух вэ гэдэг сэтгэл бичгээ болсон. Монгол хүн өлссөн байсан ч шудраг ёсоор өлсөхөөс илүү өлсдөг. Ходоод өлссөн ч. Оюун санааны өлсгөлэн гэдэг бол тэр байхгүй. Шудраг ёсны ийм өлсгөлэн давтчихжээ шүү дээ. 60 тэрбум ялах юм уу? Юу нь ялахыг мэдэхгүй. Гэхдээ энэ бол нэг намын биш. Ер нь цаашдаа холон зүйлийн л учир энд болох байна. За гэтэл өнөөдөр бас нэг мэдээлэл тавигдана. Зэнда цэгмэн дээр. Албан ёсоор хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн дараагийн сайдаар улсын хурлын гишүүн улааныг нэрлэж байгаа. За улаан гишүүн бол хэрвээ одоо сайд болвол өнгөрсөн одоо 28 жилийн хугацаанд 6 дахь удаага засгийн газрын сайдаар томилогдох гэж байна. За яг эцэлж шийдэгдээгүй сэтгүүлчд бол мэдээлэл авах гээд маш их хичээсэн. За энэ интернетийн хорд өнөөдөр бас таг байна. За энэ өөрийнх нь тайлбарыг хүн сонсох чигээ бодоод байгаа. Нэг түргэн түргэ алхал алгуулж байна шүү дээ, тий. Түргэн түргэ алхахдаг шиг миний компьютер бас түргэн түргэ явчихсан. Хайрын цаг. Тайлбар нь бол намайг сайд болох асуудал эцэслэн шийдэгдэг байна л гэж. Санал нь ороод ирсэн үнэн бай. Сайд болох асуудал шийдэгдэггүй. Өөрөө мэдээгүй байгаа юм уу? Мэдсэн бай. Мэдсэн. Гэхдээ намайг эцэслэж шийдэгдэг байна гэж. Эцэслэж мэдээж шийдэгдэггүй л дээ. Ер нь бол хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн дараагийн сайдад бол улсын хурлын гишүүн улааныг нэр дэвшүүлж байгаа нь бол баттаа болчлоо шүү дээ. Өөрийнх нь тайлбар бол. Нэр дэвшүүлсэн гэхдээ эцэслэж бол шийдэгдэг байна гэж. Энд чинь нөгөө ном журмаараа явна л да. Ийм нөхцөл байдал бол. Гэхдээ тэгэд нэг ийм юм бас хэлэхгүй бол болохгүй нэ. Одоо тэгэл бас нэг ховч хэрүүлжил болох байх. Энэ төрийн түвшээд энэ их хурлын гишүүд нэг ийм үгүй зогсоод эцэслэж шийдэгдэг байна. Тэр үед нь хэлье гэдгийг нэг зогсож байгаа хэлчихэр яа. Нэг уралдааны морь нэг айргийн тавд орцсон юм шиг л нэг чи зүгээр ямар сэтгүүлч хувийн асуулт асуухгүй шүү танаас. Сэтгүүлч өөртөө хэрэгтэй юмыг огт асуухгүй байхгүй. Тэр юусэн нэг ийм ерөөсөө нэг тийм боллоо шүү дээ сүүлийн үед. Ингээд нэг юм хөөцөлдөж уралдаж явдаг энэ гişүүдтэй одоо яаж тийм нэг зогсоод нэг юм яаж чаар заримдаа өөрхий хэдэн сэтгүүлчдийг харахаар өрөвдөх юм шүү дээ. Чин янз янзын хүн явж штэ эмхтэй хүүхүүл би давхарчлах хүн явж ийн тэгээд нэг зогсоод нэг 2 минут болохгүй штэ 20 хэдэн секундын бичлэг байна. За ийм асуудал орж ирсэн. Гэхдээ миний нэрийг дэвшүүлсэн эцэслэг шийдэгдэг байна гэл өнгөрчөд болохоор юм жижиг дунд үйлдвэрийн асуудал төр хүртэл нэг юм гişүүд нэг юм дүүхэлцэл амар хурдтай болчихсон. За үндсэн асуудлууд нэг иймэрхүү сэдвийн хүрээнд дөрнж байна. Өнөөдөр улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ засгийн газрын хэрэг эрх газрын дарга Монгол Улсын сайд Зандан Шатарт мэдээлэл хүсэх тухай хандсан. За засгийн газрын тусгай сангуудын талаар албан ёсны мэдээллийг авахар мэдээлэл хүргүүлж байна. Энэ сангуудын мэдээллийг өгөөч гэдэг. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн 18 заасны дагуу засгийн газрын тусгай сангийн талаарх албан ёсны мэдээллийг нэн даруй ирүүлнэ үү. Монгол Улсын засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5-ын 4-ийн 6 дахь хэсэгт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хэдэн оноос зээл олгож эхэлсэн. Одоогийн байдлаар олгосон зээлийн нийт хэмжээ иргэн төлөлт төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг дараах байдлаар жагсаалтаар 2006 оноос хойш засгийн газрууд гээд ингээд гаргаж өгнө гэсэн байна. За хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, ерөнхий сайд нь инх болт байхад Тэрвэгч тав. Баярыг байхад Ган хуйг. Баттуулд ерөнхий сайд байхад Бадам Жунай. Алтууйг ерөнхий сайд байхад Баттулга. Сайхан бэлэг ерөнхий сайд байхад Төвдөнд орж Бурманар. Эрдэнэтийг ерөнхий сайд байхад Сэргэлэн. Одоо хөрөлцөх ерөнхий сайд байгаа үед Батцэрэг. Улсын хурлын гишүүд болон засгийн газрын гишүүд түүний хамаарал бүхий этгээдүүд тусангаас авсан зээлийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй жагсаалтаар явуулна хүндэтгсэн улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол 2006 оноос хойш хин гэдэг ерөнхий сайдын үед хин гэдэг хүнс хөдөө аж ахуйн сайдтай байв. Энэ үе жижиг дунд үйлдвэрлэлийг
дэмжих сангийн зээл яаж олгогдсон бэ гэдгийг дэлгэрэнгүй танилцуулж өгөөч гэдэг. Энэ одоо иргэн бас бидний рүү мэдээлэл ирүүлсэн байдаг ийм. Энэ жишээ нэг баримтанд байж байгаа байхгүй. Ийм. Монгол Улсын засгийн газрын тогтоол 2016 оны 11 дугаар сарын 9-ний өдөр дугаар 138 төр журам батлах тухай гэдэг. Төр журам баталж байгаа жижиг дунд үйлдвэрийн зээлийг самарч гисэн. Энэ бол 2016 оны 11 дугаар сарын 9 гэдэг чинь төр журам баталж байгаа жаргал тулдгын Эрдэнэтийнх уу? 16 он ч тийм шүү дээ, тийм 11 сар гэхээр Эрдэнэт сайд юу вэ? Тийм байна. Энэ дээр бичсэн байна шүү дээ. Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн гэж гарын үсэг зурж байгаа төр журам багцсан. Энэ тогтоолыг засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагч мөцсөн бай. Тэг энэ самралт чинь тэгэхээр одоо гинт гараад ирсэн юм биш болж шээ. Энэ үеэс явцсан. Бүр төр журам баталж байгаад ингэж идэж ийсэн л. Ёсоо нэг гайхаад их юм биш үү штэ гэдэг шиг ийм л болж шээ. Иргэн ингэж бичээд ирүүлсэн байл. Иргэн ингэ өчнөө юм ингэ хандчих. Улсын хурлын нэр бүхий 7-8 гишүүний нэр яригдчихсэн. Түрүүчээс ингэ явж гин үү? Дахиад нэмэгдэж байна. Өнөөдөр нөө цэнзүргүй сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлч мөнх хэсэг бас нэг зүйлийг бичсэн байсан. Юу гэхээр зэрэг нэг гишүүн охиныхоо нэр дээр зээл авсан асуудлыг удахгүй гаргана. Яагаад өөр хүүхдийн нэр сүлтийг хүртэл боддгоо хүмүүс вэ гэсэн нэг юм байсан. За харин гаргаж ирсэн материал дундуудаас нь би Айконы мэдэг. Айко ч одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авж байгаа зээл авсан хүмүүсийг бол өстой баримт нотгоодоо гаргаж ийн л. За тэрний нэг нь Улсын хурлын гишүүн нийгмийн арслан Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Тэмүүлэнгийн ээжийн компани жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авчээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал асуумны. Тий. За тэр үн ч одоо гарын үсэг зурсан зураагүй асуудал ингээл Жасны Батбүнтэй холбоотойгоор шалгагдаад явж байгаа. За тэгээ дээрэс нь улсын хурлын гишүүн хүүхэдтэй. За ээж нь одоо ямар компани дээр авсан юм бэ? За улсын хурлын гишүүн Тэмүүлэн за хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ дээрх компаниг бүртгүүлээгүй ч ээжийн талаар нэгэн ярилцлагатад дурсан байна. Түүний ээж Довдонгийн Динс маань спа цогцлбарын захирал бөгөөд өөрийн охин Ган зоргийн инх хүүлэнтэй хамтран жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас 700 сая төгрөгийн зээл авсан гэрээг танилцуулж байна. Баримт нэг одоо бүр гэрээ гарч ирж байгаа. Энэ баримт нэг гэж байна. Их сурвалж өнөөдөр сонд нийслэгдсэн. За энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөг зээлсэн Динсмагийн спа цогцлбарын компани гэрээ гэж. За. Энд чи хуулийн этгээдийн улсын бүртгэл нь энд чи ингээ явж байна. За шилэн дансдах спа цогцлбарын компани авсан зээлийн мэдээлэл нь энд явж байна. За Тэмүүлэн нь болохоор 2016 оноос ашигт малтмал газрын тусны газрын гэрээлтийн хэлцэд мэрэгжилтэнгээр ажиллаж эхлээд одоо л улсын хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Тэгээд 700 сая төгрөг бас нэг энэ ч одоо жижиг дунд үйлдвэрлэлд орох уу? Нэг гишүүний шүтний имлэг нь авцсан гэж цогцлбор юм биш таа нэр нь. тий цогцлбор. За энэ л юм шиг байна л тий. Баацран ийм жижиг үйлдвэртэй болчихсон. За ийм нэг мэдээлэл явж байна. Айконы өнөөдөр дэлгэж байгаа мэдээлэл. Тий. Тэгсэн чинь улсын хурлын дарга байсан одоо ерөнхийлөгчийн хамгийн зарим дарга Зандагүгийн их болдын Твиттерж иргээ. Монгол Ардын нам улсын хурлын гишүүн Жэн Хойрын энэ газар капитал банк улс санхүүгийн байгууллага сарын 2.5% буюу жилийн 30% хүүтэй. Банк улсын санхүүгийн байгууллага. За өөрийнх нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээл нь 950 сая, жилийн хүүнд 3%, зүрүү нь 27% буюу 256.5 сая төгрөгийн цэвэр ашиг зөв зүгээр сууж байгаа л хийж нэг чинь. Зээллээд авлаа. Банк устдаа байрлууллаа. Тэгээ хүүнд нь гэл 256 сая. Ийм л монгол үү. Тэгэд энэ нөхдүүдийг яах юм? Одоо сүүлийн үед нэг юм анзаарч байна уу? Нэг сенсацаар сенсацийг зогчуунгаана гэж нэг юм мод болчиход байгаа шүү дээ манайх. Жидүү ярингуут л одоо өөр малхам гадахсан ч юм уу нэг юм гаргаж ирсэн. Одоо тэр бол тэцгэд нэг юм. Одоо нэг тэцгэд нэг юм юу? Тариал ирэх гэсэн. Тий. Гээд ингэж. За тэнд ямар асуудал байгааг аянда тэр усууд гаргаж ирээл танилцуулах байх. Гэхдээ галыг яагаад өөр тийш нь аваа яваад байгаа юм бэ? Эхнийхээ асуудлын цэгийг хатгаж бид чадлаа. Үгүй ядаж энэ усуудыг уучлаарай гэдэг үгийг нь гүйцэд хэлүүллээ. Гээд ингэж. Хуульчд бол өнөөдөр энэ нөхцөл байдалд эвлэхгүй байна. Олдоо цэгийн дээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эргүүлэн татуулахаар үндсэн хуулийн цэцэд хандж байна. Энэ бол хуулийн ийм гарц гаргалгаатай юм а гэдгийг олдоо цэгийн дээр маш дэлгэрэнгүй тодорхой бичсэн байна. Их хурлын гишүүнээс эргүүлэн татаа зогсохгүй эрүүгийн хариуцлага тооцох үндслүүдийг нь бичсэн байна. Энд
Гэтэл за энэ одоо цаг юм дээр шаардлагыг биелүүлэхгүй бол бизнес эрхлэгч дуурж эхэлж байна. Арга болчих. Шударгаар хөдөлмөрлөж чинь, шударгаар татвар төлж чинь. Энэ улс их орны хөгжлийн үндсэндээ уулуурхаа салбар дангаар 30% татварын орлого бүрдүүлж чинь төсвийн. Үлдсэн 70% нь одоо жижиг дунд янз бүрийн энэ хэлбэрийн бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа. Тэр 70% татвар бүрдүүлж байгаа иргэд шаардлагыг биелүүлэхгүй бол бид бол энэ татварыг төлөхгүй гэдэг юм дэж байна. Энэ бол томоохон компаниуд түрүүчээсээ ийм мэдээллийг гаргаад ирсэн. Худалдаан чөлдөрийн танхимаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл гаргаж байна. За энэ мэдээлэл засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл давуу байдлаа ашиглан хувийн компаниудаа зээл авсан нь болж олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим жигшин живүүцэж байна гэж. Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хямралын дараах нааштай нөхцөл байдал үүсч татварын орлого нэг их 80-аар давж биелэн макро түвшинд бизнесийн орчин харьцангуй таатай болж байгаач энэ нь нийт аж ахуй нэгж бизнес эрхлэгч хувийн хвшлийнхний шаргуу хөдөлмөрөөр бий болсон үр дүн. Мөн ердөө энэ л төсөвт бол наашлуур амьсгал анзаарч байгаа. Гэхдээ ингэж таасаглах юм бол энэний үр дүн өр өгөөж нь иргэдэд битгийг л энэ аж ахуй нэгжүүдэд хүрэхгүй нэ гэж. Ингээд энийг ингээд шудраг зүй ёсных нь шаардлага шалгуураар тэр жижиг дунд гэсэн ангилалд хамрагдж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ингэж ажиллахгүй бол энэ гишүүдийн энэ сайд нарын эхнэрүүд үр хүүхдүүдийн нэр дээр байж авсан олгогдсон зээлнүүдийг бүгдийг буцааж татаад энэ бизнес эрхлэгчдэд хууль журмынхаа дагуу олгоо гэж. Хэрвээ ингэхгүй бол бид нар татвар төлөхгүй. Тэгээд эд татвараа төлөхгүй болно гэдэг чинь үндсэндээ Монгол улс гал алдаж байна л гэсэн. Ийм нөхцөл байдал үүслэе. За Твиттерийн жиргэнээс бас нэгийг дуулгая. За эдийн засгийн жаргал сайхан нэг юм Асемиг хинч муулаагүй маш чухал арга хэмжээ. Завсар зайд нь зардлаас нь завшсан хүмүүсийг шүүмжилж байна. Болохгүй юу гэдэг. Юунд зориулж хэлсэн үг гэхэлэр зэрэг ерөнхийлөгчөөс илбэгдөрж лайв хийгээд Асем бол нохоод өрдөг мод биш шүү. Асемиг муулаа та нар хол явахгүй шүү гэсэн. Асемиг яг хэн муулаад байна? Харин хинч муулаагүй. Асем муу олтоо, Асем муухай олтоо гэж яриаг шүү дээ. Гэхдээ Асем хийх дүүэнд чинь ингээд цавчцсан нөхдүүдийг л яриад байгаа шүү дээ. Хэлээд байгаа шүү дээ. Нэг хүнд 15 литр нэг оройн арга хэмжээнд 15 литр PU төсөвлөсний чинь 1.5 литр арх төсөвлөсний чинь л ярьж байгаа юм. Тийм ээ? 400 мянган төгрөгийн гарын бэлэг бэлдсэний чинь л яриад байгаа шүү дээ. 400 мянга. Тэ? Гэхдээ тэрнээс үгүй. 4 сая л. Нөө имэйл хазар мазар. Мөнгө имэйл хазар энэ төргээл байгаа шүү. Ийм л юм яриад 11 сая төгрөгийн сүйдрөвчийг л ярьж байгаа шүү. Асемиг муухай оллоо гэж хүн яриаг шүү. Одоо тэр Асем филиат нь ямар хүмүүс орсон. Тэгээд ашиглагдахгүй хизээч ашиглахгүй 300 автобусыг ярьж байгаа шүү. Асем зохион байгуулах нэрээр тансагласан тэр өндөр үнэтэй олон тэрбум төгрөгийн үнэтэй автомашинуудыг одоо хайчулсан бэ гэдгийг л асууад байгаа шүү. 17 албан тушаалтан яагаад 60 хэдэн тэрбум төгрөгийг хуваагаа идчихвэл гэдгийг ярьж байгаа. Тэнааш бол яста санал нийтлэхэд төвөгтэй нөхцөл байдал байна. За сэтгэлээ бас явуулжлаа тий. За тэгээ. За нэг дун тавиасан. За хавдар судлалын эмнэлэг дээр хөлөнд ясургасан гэдэг дүүргийн эмнэлэгс 13 ам маягттай очтол даатгалын эвтрийг бүртгээд бас дээр нь 100 мянган төгрөг авах юм аа. Ингэх ёстой юм болов уу? За мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтгэд даатгал төсөн төлбөртэй өрөөний мөнгө төлөөд байхад мөртлөө дахиад эрүүл мэндийн даатгалын 10%-гээд 25 мянган төгрөг авлаа. Үүний учрыг олох арга байна уу гэсэн. За энэ одоо нарийн ширийн учир нь шиг өстой сайн мэдгүй юм да. Олж ядах юм байхгүй те Баянзүрхийн эрүүл мэндийн нэгдэл чинь хувьцаат компани болсон юм. Хувьчилдсан, хувьчлагдсан, зарагдсан. Баянзүрх дүүрэг одоо эрүүл мэндийн төвгөө. Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлгээ хувьчилдсан шүү дээ. Энд чинь хувийн эмнэлэг байхгүй юу? Ерөөсөө л одоо сонгодоод юм уу юу гурван гал гівтэж байгаад адилхан болсон гэсэн үг. Ард түмнээ арай л их хилэг орж байна да. Энэ усууд яасан санаан зовхоо байчихсан хүмүүс вэ гэсэн байна. За та нар уцаа маажаад суугаад байл гэж байна. Хуйлгүй улс манахаас өөр хааж байхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг дээгүүрээ хулгайлаад танагдана. Аймагтаа ирэн тэнд бас хулгаалагдана. Сомон дээр нь тэнд бас хулгай төртнө л гэсэн байна. Ерөөсөө хэрэгтэй өндөө энэ зээлүүд чи очтгүй байна л да. За ард иргэд урд тормогоо ард тормоогоор нөхөж амьдарч байна. Байр машин лизинг гээд
дааж даахгүй өрн дунд бид 8% зээл авч байхад өөрсдөө 3% зээл авч зээлсэн мөнгөөр ард иргэн дээр мөнгө угааж давуу эрхээ эдэлж байна л гэсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс гадна үн докторжуулах хөтөлбөрийг мөнгө гэж асар их мөнгө байгаа шүү л гэсэн байна. За одоо ингээд олон дахин сонсоод байсан чинь 100 сая 200 сая гэдэг чинь жоохон мөнгө юм шиг санагдаж эхэлж байна шүү л гэж байна. Одоо бас амны бэлэг юм да. За автобусаар явахдаа карт дараад сурчих хүсээд байсан карт руу шилжсэн. Гэвч одоо жолоочийн цалин аавн дээр нь бэлэн мөнгө аавн нийслэл хитэн автобус байдаг. Энэ жолооч өдөрт багада 40 мянган төгрөг гэдээ бодоод үзээрэй. Тиймээс ядаж тэр парк шинжилтээ хийгээч л гэсэн байна шүү. За наа жижиг дунд үйлдвэрлэлийн зээл чинь аймаг орон нутаг суманд ч гэсэн хөгжүүлэх сангийн зээл гэсэн ясан намын засаг даргын тойрон хүрээлэгчд болон сангийн зөвлөлийн гишүүдийн ойр тойрныхан авдаг бичигдээгүй хуультай л гэж. Юусе ясан намын тойрон хүрээлэгчд нь сум хөгжүүлэх сан. Сумын засаг дарга дүүдээ өгсөн байсан шүү дээ. Авилгатай тэмцэх газар тогтооцсон, авилгатай тэмцэх газрын Facebook хаягн дээр бичсэн байлээ. Одоо SM-ыг өөр юу байна бүгдийг нь дэлгээд эд бинээ ухах тусам хамаг булгаан ил болно л гэсэн байна. За байрныхан талаар сураг тавьж юу гэнэ вэ? Сураг тавьж байна уу бэлгээ гэсэн байна. За Батцэргийг одоо буцааж татах гарсан дүүргийнх нь иргэдэн гэсэн байна. Улсын хурал гэж ууж идэгчдийн хурал одоо тардөө. Энэ олон хүний хараал идээд над хоймор хиймэрлундаа чинь ажил төрд үр хүүхдүүд чинь ирээдүйн эрүүл мэнд амнаас яаж 50 сайхан байж бүтнээр дунддаг байна. Шуналт эцэг хэрэгтэй бүхэм дүүлийн үр гэж би шүү л гэсэн байна. Иргэдээс бас нэг ийм сэдв асуугаач зүгээр. Одоо эн чинь мянган хүн үзэж штэ. Дайв дээр. Энэ мянган хүний хооронд ямар сэтгэл байна гэдгийг тандээ л та ойлоо. Мянган би инколт гэдэг хүн ажиллаа өгөөд цаашаа явах юм уу? Хүрсүх гэдэг хүн ажиллаа өгөөд цаашаа явах уу гэдэг сонголтын аль нь дээр юм бэ гэдэг дээр зүгээр хоёулаа нэг жижигхэн богино хугацаанд бас анализ хийл да. Тэр хооронд би бас нэг сонирхолтой мэдээлэл үзүүлье. Энэ Facebook-ийн найз миний нэг мэрэгжил нэгтээ дүү бичээд оруулсан байна. За. Юу гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн хаш $60. Унаадах. $82 байхад байсан үннээс өссөн манайх. Унаадах. Тэгээ $1 2563. 2563-ыг $60 гэхээр энэ 153,780. Нэг баррел нефть 159 литр. Өөрөөр хэлэх юм бол 1 литр шатхууныг 967 төгрөгөөр оруулж ирж байгаа. Татвар байхгүй онцгой албан татварыг тэгэлцсэн. Тэгээ Монголоос 967 төгрөгөөр гарч байгаа нефть 2200 төгрөг болоо буцаж орж ирж байна. Тэгээд дээр нэмээд хөдөө орон нутг руу 1 км-т 1 тонн ачаа тээвэрлэх засгийн газрын тогтоосон жишг тариф 100-аас дээш км-т 3 дугаар зэргийн ачаа 391 төгрөг. 700 км-т 1 тонн шатхууныг 273,700 төгрөгөөр тээвэрлэнэ. Энэ нь 1 литр бензинд 273 төгрөгийн өртөг шингэнэ гэсэн үг. 1100 хавцаа болж байна. Энийг шатхууны нийлүүлэгчид хэр мөрддөг энэ тарифыг. Гэт ингэ тавьсан ба. Одоо ингэ бүх юуг нь тавьчихсан байж тээ. Графикаар. Өөрөөр хэлэх юм бол заа нэг үсрээд зардалтайгаа мардалтайгаа 1200 төгрөг болж байгаа юу? 1200 төгрөг болж байгаа шатхуун 2200 төгрөгөөр зарагдаж байна. Манайд. Тэр тээвэрлтийн зардлыг хүртэл ингээ зэрэглэлээр нь бичсэн байна шүү дээ. Юунан нэрээс бүр шудраг юм гэж юу ч алга. За гэтэл манайх ингээд ууж идэнэ. Уралдаж жигцэх. Энэ хооронд ус чинь байж болох бүх юмараа манлаад гал. Муу юмараа. Хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтад эхний 10-т багтлаа 8-д Улаанбаатар нэрлэгдэж гэжсэн. Одоо хамгийн бохир орноор бүр аль биесээр Монгол шалгарсныг шин чансаагаар 2018 оны чансаагаар үнэмлэхүү тэргүүлж эхэлснийг өнөөдөр энэ мэдээллийн сайт бичиж тавьсан байж. Энэ хамгийн цэвэр орноор Финланд, Исланд, Эстон, Швед, Норвег, Шинэ Зеланд, Дани, Швейцар, Австрали зэрэг улсууд. Хамгийн бохир орны жагсаалтад манай орны дараа Афганистан, Мянмар, Бангладеш, Нигер, Египт, Вьетнам, Ливан, Балт гэсэн орн. Эднэрийн өнгөрсөн жил 3-аас 4 нь манай улсын өмнө байсан. Бохирдлоор. Бохирч гэсэн энэ улсууд ч хөгжөөд байна шүү дээ. Манайх л
үлдсэн. Бус нь манай ард гарчлаа. Энэ түрүү 7 хоногт пүүжээг уншиж хахад яг би санджи. Энэ нэгээр юм уу? Энэ балт мал бол манай хойно байсан. Уг нь. Манайх 8-д байсан бохоо. 18 оны шин чансаа гараад ирсэн чи өрсөлдөгч байхгүй. Ингээ шившгээ дэлгэжээдэг. Тэгээд энэ хэрүүл идэлт хоёр нь дийлдэхгүй юм л. За дараа нь сая нэг олон хоног амарлаа шүү дээ. Би нэг жижигхэн ийм видео бичлэг үзүүлэлт хийж утсан. 2018 оны 11 сарын 11-ний өдөр буюу өчигдөр 16 цагийн үед бичсэн бичлэг байна. Богдуул Бумбтям. Дрон нисгээд бас эх орондоо хайртай залуучууд бичсэн байна. Зөвхөн бидний нүдний өмнө ил байж байгаа богдууланд хулгай мод бэлтгэл ямар байна гэдгийг хар. Бүх төвшөндөө эзэн байхгүй бол манад. Бумбтям. Ерөөсөө энэ богдын урд. Ингэж бэлтчих. Энэ хараа. Дандаа мод татсан юм том машин. Наадах тийш тэгээд тайлбар өгөөд өгдөг үстэй. Тэр чинь ойн цэвэрлэгээ гэдэг. Одоо за тэгвэл ойг яаж цэвэрлж байгааг үзүүлдэг л да. За энэ дуу нь яг. Энэ богдуул. Хаа холын эзэнгүү тайга биш байхгүй. Богдуул. Дархан цаацтай богдуул. Өнөөдөр өстө интернетийн урд бол ёстой байхгүй. На ингээ орж ирж байна. Энд ингээ бэлддэг юм л модоо. Тайлбар бол хангалттай өгч байгаа. Ховл замыг ховлтоо болтон яваад идэг нэг хулгай модны зам шиг юм. Хулгай модны зам нь юм. Дрооноор ингэж харагдаж байгаа байхгүй. Энэ хэсгийг ингээ юу ч хөө хятсан. Зөөц. Одоо энд дахиад бэлтгэж байна. Энэ харж гин үү? Хүмүүсийн. Энэ ой цэвэрлж байгаа хэлбэр үү? Одоо ой цэвэрлж байгаа гэж тайлбар. За цэвэрлж байгаа мод нь. Ийм хаягдал гэж жишээ нь ойд байх уу? Энийг л цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Үгүй харин. Үгүй хаягдал байвал энийг л цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Ингэж дуусгаач. Дөнгөж өчигдөр шүү. Үнэхээр сүрүүлт юм л. Дархан цааз мааз бол тэгээд журн тэр холоо цаашаа болсон. Бидэрт дархан цаазтай. Манус дархан. Дархан эргэтнүүдэд бол ерөөсөө цаазгүй болчих. Цааз. Тэр дархан цааз гэдэг үг чинь уг нь бас мундаг хүчтэй үг л. За хулгайчууд өөрөөс улсын хурлд яаралтай тарах ёстой. Хаян гэр багч улсын хурлыг тарахаас яагаад айгаад байгаа юм бэ л гэсэн бай. Жижиг үйлдвэрлэлээс жидүүгээс гард дүүрсэн улсын хурлын гишүүдэд гавлаад хөрөнгийг нь хураагаа шоронд хийгээч. Дараагийн сонгогдох нэг хүмүүсийн нэгийг бодож арай цэвэрших байлгүйтэй л гэсэн байна. За энэ холдыг хорих хэрэгтэй. Нам хаян гэр багийн угаац толго. За ингээд манайхан сэтгэлээ жоохон зөв болгосон өгүүлбэртээ ирүүлээч. Энэ та бүхний сэтгэлч бас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр гарч байгаа шүү гэдгийг бас хэлье. За энэ холдыг огцруулъя. Цэвэрлэгээ хийх цаг болжээ. Улс төрд гэсэн байна. Энэ холдын гар хөл болгосуудыг нь холдуулаа. Энэ холд огцруулах гэсэн байна. За та хоёрт амжилт хүсье. Энэ холдыг зайлуулад хорих хэрэгтэй л гэсэн. Энэ холдыг ер нь зүгээр огцруулъя гэж яагаад үг хэлж болдгоо юм бэ? Би бол нэг ийм л хоёр үг асуусан шүү дээ. Энэ 1100 хүн одоо 1100 болчихсон. Юу гэсэхээр инколд ажиллаа өгөөд улсын хурлын дарга инколд ажиллаа өгөөд цаашаа явах уу? Засгийн газрын тэр хүн хөрөлцөх ажиллаа өгөөд цаашаа явах уу гэсэн шүү дээ. За ер нь хандлага нь яаж харагдаж байна үү? За тэгэл харьцааг нь одоо энэ сэтгэл хөдлөж байгаа хүмүүс ч гэсэн өөрснөө харж л байгаа. Хянжил байгаа бох тийм. Хянжил байгаа. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр зэрэг сошиалд одоо үзэл бодлоо илэрхийлэх энэ бас бидэнд олгогдсон эрхчлөө. Гэхдээ энийг хэтрүүлж хэрэглэх юм бол энэ дэр чинь маш том хяналт ирж байгаа. Пүүжиг тэр юм сүүлийн үед бол энэ хараал ерөөлийн үг телевизийн эфирээр чинь шууд гарч ийна гэдэг ийм сануулга анхааруулгууд маш олоод ирж байгаа. Би бол хараалыг дотроо бол дуустал хэлж шít. Үнэхээр төвчгүй байна, тисгүй. Гадагшаа хэлж болохгүй байхгүй. Эн чинь эфир телевиз эфир хүүхд үзэж байгаа. Хөгшин хөвөө улсууд ч харж байгаа шүү дээ. Тэгээ зөв соёлтой байхгүй бол энэ сошиал чинь тавих хяналт хүртэл чангараад байна гэдгийг өөрсдөө бодмоор л байна та бид. За сурагчдын амралт юу болсон бэ гэсэн 12 сарын 25-наас 2 сарын 1 хүртэл амрах шийдвэр гарцсан байгаа хөө тий. Боловсролын сайд өөрөө хилээ зогсож явах шиг харагдсан. Энэ бям гарах хичээл орох юм билээ шүү. Хөрс өгөх сайд засаж залрууд чадах чадвартай хүн Монгол Ардын намын дарга бутны эргэх хэрэгтэй ард түмэн дэмжин өмнөх засгийн үн докторжуулах АСЕМ ерөнхийлөгч Батулгын луурж үлдэх ёсгүйг анхаарах хэрэгтэй гэсэн байна. 8% зээл авъя гэсэн хүн бүрт олдохгүй штэ. Бензиний үнийн өсөлт бол хөрс өгөхийн эсрэг хийж байгаа.
Улс төрийн явуулга засгийн газраас чинь бензин импортлог хэдэн компани мэдлэлд орсон гэсэн байна. За энэ хуудыг өгцрүүлъя. За энэ ингээл хараад ороод ирсэн. Мод хярхаа болооч гэсэн байна. Цэрэнбат сайдаа ажиллаа хийлдэ гэсэн байна. Улсын хурал тар нефт импортлагчдад тэр үнэн докторжуулах хөтөлбөрийн мөнгийг нь буцааж төлөвлөх хэрэгтэй л гэсэн байна. За Дорнод аймагт ураны хайгуул явуулж байгаа талаар мэдээлэл байна уу гэсэн байна. За тиймэрхүү мэдээлэл одоохондоо алгал байна. Жижиг дундуул дээр 3% бол ипотекийн зээлийг 5 болгол таарнаа. Биш. Дорнод аймгийн нутагт ураны хайгуул явуулж исэн асуудлыг чинь газар дээр нь зогсоочлоо гэж ийсэн яасан. Тийм юм Явсан. Би яг ярьжсэн санаж. Дорнод аймгийн тэр Босоох Монгол төрийн бас байгууллагын салбар зөвлөл байд юм л шүү дээ. Тэгээ хууль хяналтын байгууллага, мэрэгжлийн байгууллагатай очиод газар дээр нь үйл ажиллагааг нь зогсоолоо гэдэг мэдээллийг би яг ярьжсэн санаж юм л да. Эргээд бас өгсөн юм байна л. Нэг өнөөдөр намж байгаа л маргааш. За яг хуу их муухай өнөөдөр чих асуудалтай нэлээд жоохон ширүүхэн урамсгалтай нэвтрүүлэг эхэлсэн. Гой өдөр. Өнөөдрийн хувьд бол гой өдөр. Шинэ 7 хоног их сайхан эхэлсэн. Монголчууд дахиад нэг шинэ дэлхийн аврагтай болсон. Пауэрлифтингийн дэлхийн аврагтай болсон монгол хүмүүс. Монгол зам бахархах нэгэн түүхийг өнөөдөр бичиж чадсан. Энийг бол заавал алдаршуулж хэлэх хэрэгтэй сэдв байгаа юм. Төмөн жаргал пауэрлифтингийн дэлхийн авраг болсон мэдээлэл. За энэ мэдээллийн төр цэгмээ сайтны нүүр хуудсан дээр байж байгаа. Бас л монгол хүний дэлхийд омгшиж гайхуулж явж байгаа энэ үйл явдал. Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дугаар удаагийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн 11-р сарын 4-өөс 10-нд болж Монголын баг тамирчдаас олон улсын хэмжээний мастер Төмөн жаргал жиндээ тэргүүлж дэлхийн авраг болдог. Бид өнөөдөр шинэ дэлхийн аврагтай болсон шүү. Энийг хэлэх хэрэгтэй. Энэ тэмцээнд оролцож байгаа тамирчид хүчний 3 төрөлт буюу сүулт, шахалт, таталтаар өрсөлдөж шилдэгүүдэд тодруулсагч. За энэ хултын удирдлагадор оролцсон Төмөн жаргал эрэгтэйчүүдийн хэвтэй шахалтын 105 кг чэйжнээс 312.5 кг-ыг шахаж алтан медалийг хүртэн төрийнхөө дуулыг ихшиглүүллээ. Монгол хүн чэйжнээс 312.5 кг шахсан. Дэлхийн хамгийн хүчтэн болж нэрлэгдэж байгаа. Энийг би бас онцолж хэл. Уг нь сайхан мэдээгээр эхлэе гэж бодож байсан. Одоо өнөөдөр сайхан мэдээ сүүл рүү орчлоо. За төв талбайд үнэгүй Wi-Fi цацдаг, гар утас зөөрийн компьютер сэнгэлдэг нарны мод байршсан. Энэ ойролцоогоор энийг тойроод нэг 10-аас 15 хүн суучих боломжтой. Анх удаага ийм нарны модыг туршиж үзэж байна. Энэ цугаад зөөрийн компьютер ноутбукээ цэнгэлчих нь байна. Талтхэн хүлээнгээ гар утсаа цэнгэлчих нь байна. Үнэгүй Wi-Fi-тай гэж энэ. Ингээ болж л байна шүү дээ. Энд жижигхгүй юм хийж л байна шүү дээ. Тэгээ энийг туршиж үзээд бас цаашаага иргэд олон нийт дэмжиж цаашаах юм бол нийслэлийн эхний ээлжинд 30 байршилд энэ нарны модыг суулгая гэсэн юм байна. Ганц хандлага нь юу гэхээр зэрэг бүх тоног төхөөрөмж нь бэлэн, техникийн шийдэл нь бэлэн. Нэгийг тавьж туршиж үзэж байгаа нь юу юм гэхээр зэрэг энийг энэ төхөөрөмжийг ажиллах нь уу юу гэдгийг үзэж байгаа юм биш үү? Өөрөөр хэлбэл нийслэлчүүд хагалах нь уу яах вэ гэдгийг харж байгаа юм. Тэгэхээр өрөвдөлтөө уустай. Бид ч гэсэн сэтгэлгээнээс юм бодмоор байна. Энэ хотын удирдлагууд чи юм хийхээр зүрхэндээ хусуулсаар гоод үнэндээ яг зүрх өгцөн ба. Нэг U-bike гэдэг төсөл хэрэгж үз. Сайхан түрээсийн ундаг дугаар оруулж ирээд тавьсан эхний 7 хоногтой хэд 30 хэдийг хэвдэлсэн манайхан. Гинжийг авч явсан. Сигналыг авч явсан дуугардаг. Суудлын салгаа авч явсан. Заримыг хайсан. Ийм байхгүй юу? Түүнээс энийг уг нь бол би ингэж ойлгосон. За энэ туршиж гэдэг нь юу гэсэн үг гэхээр энийг ажиллах нь уу, яах нь уу гэдгийг харах гэж байгаа юм байх гэсэн чинь зүгээр чулуу шидэж хаглах нь уу, хуглах нь уу гэдгийг харж байгаа. Арзитгийг хосч явах нь уу гэдэг. Тэг ингэтлээ бай шүү. Тэгэхээр нөгөө талдаа бүх юм бас төрийн буруу байхгүй шүү дээ. Энэ бол одоо жишээ нь аль намын хэний буруу юм. Ийм сэтгэлгээ бидэнд төлөвшсөн бол яг цэвэр өөрсдөө ухамсарын асуудал байна шүү дээ. За энийг нэг хэлье гэж бодоод. Ямар ч үсэн сайхан үйл явдал гоё байна. Төв талбайдаа эн чин утсаа цэнгэлэнгээ Wi-Fi орцсон тий. Ингээд эн чин дандаа хүүтэн хөхөө өвлөр байхгүй Монгол 190, уран цаг ирнэ. За энэ бас хогоо багсхыг гэдэг энэ Facebook-ийн пэйж байдаг. Нийслэлчүүдийн оюун санааны болоод бит байдлын хогтоо тэмцэж байгаа залуучууд өнөөдөр бас энэ 2 дахь түүхийн эд буюу нөгөө ус ундааны сав цуглуулж амьдралаа залгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу одоо хүлгүй иргэнд ийм зүйлийг авч гисэн. Гэхдээ ямарваа нэгэн ханбийн аян маян зарлын зохион байгуулъя гэдэг саналыг яриаггүй. Зүгээр л одоо хүн хаях гэж байгаа ус ундааныхаа савыг өгчөөч. Тэгэл тэр тушаасан мөнгөөр нь нэг иргэний амьдралыг ингээ үүдэн татсан. Энэ одоо миний энэ компьютер дандаа ингээ бурууддаг. Энэ залуу байхгүй юу? Энэ залуу. Тэгээд ийм аян зохион байгуулад болж байгаа. Хог биш баялаг, хотын залуу өндрөө.
Бүр гэх юм бол тэр хайсан хунцар савыг бити хог гэж үзээ. Энэ бол баялаг гэд. Ингэж явж исэн залуу өнөөдөр ийм мотоциклонаад ингэж явах гэж байгаа юм да. Одоо энэ чи юу гэх юм бэ? Би мэдэхгүй юм аа. Мопед гэх юм уу? Ястаа хөлтөө шиг явж байгаа юм. Залуучууд гоё байгаа. Би гоё байгаа зөндөө юм ярих гэсэн. Өөрөө мэдлгүй нэг муухай энэ стресс систем руу чинь тэгэл яваал тавих гээл орчих юм. Дурандаа хэрүүл хийх дурандаа орж байгаа юм шиг. Үнэхээр бидний хувь заяаны одоо түүхэн сонголттой л ийм нүүр толцсон өдөр байж штэ яхахгүй. За Баруун аймагта 92 бензин 1290 төгрөг боллоо. Одоо 1300 боллоо л дөө. За ерөнхий сайдыг ажлыг нь хийлгээ төр засаг доктортой байлгаа гэсэн байна. Нэгнийхээ хийж байгааг нөгөө хэсэг нь битгий сүйтгэхэд байгаа ч. За их идэвчдийн хурлын гишүүд өөрсдөө ухамсараараа тарахгүй юм байх та, ирчих болчихгаагүй юм байх та. За хар хүүтэн ирж байхад Wi-Fi уран цагтаа энэ интернет модоо туршаач. Сэрүү орохоор зам тавигддаг шиг гэсэн байна. За хөрс үхийнх бол хоёрын хинэнч зайгаа тавьж өгсөн. Өмнөх өмхийн үнээр нь арилахгүй. Монгол Ардын нам нийтээрээ 4-с зайлжууж амар тамгалангийн зах зуух харагданаа. Яав нөгөө баяр зөх сайхан бэлэг одоо ялаа идэх болоогүй юу? Ан ман хоёр улс төрийн давцангаас арчигдж байж улс оронд нар манднаа. Юу үнэн энэ л үнэ гэсэн байна. За угаасаа дээдчүүл чинь ийм ухамсар дөрөө болохоор зарим хүмүүсийн сэтгэлгээ барьцаад байгаа юм биш үү гэсэн байна. За инх бол таяг хоёр огцроорой гэсэн байна. Ерөнхий сайдыг ажлыг нь хийлгүүлээ. Ерөнхийлөгчийн засаглалтаа болох хэрэгтэй. 76 гишүүнийг олон улсын шүүхэд өгөө гэсэн байна. Хоёулангийг ногцруулъя. Инх болдыг дэлхийгээс зайлуулаад гэсэн байна. Увсад 92 бензин 2294 болсон байна. 2300 ер нь болсон байна шүү дээ. За сарвч 15 саяар хийж чадсан юм чинь Wi-Fi-тэй цэнэглэгчтэй модыг 25 саяар босголоо гэх үедээ л гэх байсан байна. За энэний өртөг бас өнөөдөр явцсан байсан. Сошиал дээр явж байл бүтээсэн өртөг нь төсөөснөөс бол харьцангуй гайг байсан. Тэг яа бас бид нар бас нэг юм байна. Энд одоо бид нар ч юм бол ер нь муулахыг хөстэй маш сайн хийдэг боллоо шүү дээ. Чи бийгүү ер нь сайн чаддаг зүйл боллоо шүү дээ. Тэг нэг зүүтэй санаачлагд нэг тийм урам өгөхгүй зүгээр эн чинь нэг тийм дээшээ яасан үүдээ харсан эрхийн урам нэг асуудал шүү дээ. Би эндээ хэлж чадахгүй бол лайк дараа л өнгөрч ил доо. Зарим юм тийм байна шүү дээ. За нэг яаралтай уншаад өгөөч гэсэн захиа уншиж идэх үү. За ТВ телевизийн Монгол коммент нэвтрүүлгийн хамт олон та бүхэнд энэ загтлооч өдрийн мэндийг хүргье. Би эрхэм хүндэд үзэгч та бүхэнд өөрийн ихч болох Деван Нансал овогт алтан цэцэг гэдэг хараагүй хичээхээ тухай товчхон танилцуулах гэсэн юм а. Игч маань 1963 онд Үүргэн аймагт төрсэн 4 настай байхдаа салхин цэцэг өвчнөр өвдөж улмаар өвчин хүндэрч хараагүй болсон юм а. 1972 онд Улаанбаатар хот 29-р тусгай зуун сургуульд орж 1981 онд 8-р ангийн боловсролд эзэмшсэн. 81-ээс 10 он хүртэл тасралтгүй Монголын хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрлэлд ажилласан. Игч маань 3 сайхан хүүхдээ ээж 4 ач 3 зээтэй өнөр өтгөн айлаа. Одоо миний игч олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайн барайч болсон бөгөөд ард түмний гавьяат, эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Монголын эмэгтэйчүүдийн академич цол, хөдөлмөрийн хүндэт медаль, гоцав яастан хүндэт доктор цол тэмдэгтэй. Саяхан 10 дугаар сарын 19-нд нүдний нарийн мэрэгжлийн эмч нарт үзүүлтэл нүдэнд нь хараа орох магадлал маш өндөр гэж гарч энтгэг улсад хагалгаанд 15 сая төгрөгөөр орох болсон тул сайхан сэтгэлд хүмүүн та түүнд өнгөт орчлон харахтан сэтгэлийн гараа сунгаж хандив өргөнөө. Эмчийн бичгийг хавсаргалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай 95 82 39 71 гэсэн дугаарын утсыг Хаан банкны тоот донцтой бичиж ирүүлсэн байна. 95 82 39 71 ямар гоё. 4 настайгаас хойш огт харж чадаагүй хүнд хараа орох боломж маш өндөр байна гэж байна. Тэгээ чаавас амар үнэтэй юм 15 сая төгрөг. Уг нь 15 сая төгрөг энэ иддэг хулгайчуудын хажууд юу байх вэ тий. Эн чинь зүгээр нугалж иддэг хүнийх нь нэг өдрийн хүн юм шүү баг. 3% зээлийг 30% болгож эргүүлдэг мөнгөний нэг өдрийн 15 сая төгрөгийн асуудал чангал та ядаж яваа хүнд бол хатуу хэлгүй байх. Бас нэг загтал байсан нөгөөх маань яаралтай унших би нэг 2 цагтаа орж ирсэн юм. Бас яг энэ тулсан хүнийхээ зовлонтой проблемтай асуудал чинь өвчин цаг хүлээж өгдөггүй учраас нэвтрүүлэг хайсаар өчжээ. Байхгүй. 2 минутын боломж байхгүй юу? Байхгүй уучлаарай гэж. Тэг ийм л байна да. За тэр загтлын эзэн бас уучлаарай. За маргаашийн дугаараар уншиж өгье дөө. Шинэ 7 хоног эхэлж гин үзэгчтэй. Даваагаргийн Монгол комментиг үзэгч та бүхэнд хүргэж өндөрлөж байна. Бидэнтэй санал сэтгэлээрээ TVS Mongolia гэсэн пэйжээр нэгдээрээ үзэл бодлыг цензургүйгэх гүүр тэнд байгаа. Та бүхэн 18 цаг тэг минутаас маргаашийн Монгол комментиг энэ эндэр дээрээс хүлээж авч үзнэ. Сан сэтгэлээ бичсэн ирүүлсэн үзэгч түмэндээ баярлалаа. Лайв тус бидэнтэй нэгдэж цуг байсан үзэгчдэд баярлалаа. Урайгаа хэлье да. За. Монгол комментэд нэгдэцгээе.
Ханиад хүмүүний дэвшлэнд өртсөн үед Кагоцэл бидэнд туслахаар явлаа. Өвчин эхлэх болон хожуу аль ч үед эмчилгээний үр дүнтэй. Насан туршид болон 3-аас дээш насны бүх хүүхдэд хэрэглэнэ. Кагоцэл. Манай гэр бүл зөв хооллохыг их хичээдэг л дээ. Гэхдээ бид хоёр их